энэ гадаад зээлийн ашиглалтан дээр ерөнхийдөө нэг 98 төсөл байна гэд тайлан дээр байгаад байдаг. Зөвхөн жагсаалтаар бол 76 төслийн тухай мэдээлэл байгаа. Тэгээ 22 төслийн зөрүү нь ямар төслүүд байгаа юм бэ? Энэ талаар нэг мэдээлэл. Нэгдүгээрт. За хоёрдугаарт бол энэ төслийн нэгдсэн нэгж байгуулж бас энэ 200 гаруй оронтой ор бууруулж ажилласан энэ бас маш сайн жишг болсон байна. Ер нь одоо цаашдаа ялангуяа сангийн яамны хувьд бол одоо энэ нэг чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүсийн одоо ажлын байрны зураг авалт хийх талаар за энэ талаар одоо зардал бууруулах талаар ямар одоо ажлууд хийж байна вэ гэдэг асуулт. За дараа нь болохоор энэ урсгал зардал санхүүжилсэн хувь нь бол 40%-тэй гэдэг энэ тайлбар гарсан баг шүү гэсэн. Тэгэхээр энэ тал ер нь одоо цаашдаа энэ тал дээр яг тодорхой яг ямар саналуд байгаа вэ гэсэн ийм санал асуулт. 4 номер сангийн сайд хариулъя. За Саранзан булдагчны асуултанд хариулъя. Нийтдээ 98 төсөл байгаа. Тэрний 74 нь гадаадын гадны зээлэр 24 нь буцалтгал тусламж байгаа. Тэгээ нийт төслийнхөө доогоор 98 болж харагдаад байгаа. Саранзан гишүүнээ тодруулаад тэр нөгөө урсгал зардлын өгч юу? Саранзан гишүү тодруулна. Тайлан дээр болохоор энэ төслүүдийн маань зориултын 50 гаруй хувь нь болохоор илүү дэд төтөд цөрөнгө оруулалтын чиглэлтэй байна. Үлдсэн 40 гаруй хувь нь болохоор нөгөө зөвлөх үйлчилгээ тэгээ шууд зардалтай холбоотой зарцуулагдсан байна гэсэн энэ тайлан гарсан байсан. Тэрнэр асууж байгаа. За 4 номер. Энэ дэр нөгөө Саранзан гишүүнээ зөвлөх үйлчлэгийн төслүүд маань энэ урсгал зардал дээр явж байгаа. Яг одоо яригдж байгаа энэ 98 төслийн 74-нд гадаадын зээл буюу бидний авсан хөнгөлөлтөд болон нэг хөнгөлөлтөд зээлүүд явж байгаа. 24 нь буцалтгал тусламж байгаа. Тэгэхээр энэ гадны зээлэр бол бид нар урсгал зардал санхүүжүүлж байгаа асуудал байхгүй хуулиараа энэ зөвхөн төсөл хөтөлбөр зарцуулагч байгаа. Бадамсран гишүүн асуулт асууна.